Америк бол дэлхийн баруун хагас дагшин хойд өмнөд гэж нэрлэдэг Панамын сугаар тусгаарлагддаг. Газар нутаг нь 42 км квадраттай, нийтийн бөмбөг хугацаатай 35 улстай. Канада, Америкийн нэгдсэн улс, Мексик том улсуудтай. Америк төвөнд олон үндэстэн олон янз холимог соёлын хувьд ч янз. Цагаан аравд уул инданчууд, хар аравд Африк, холимог ирлээс Аз гаралтай хүмүүсийн бүлэг. Испани, Португал, Англи, Франц, Голланд хэл зохиолдог. Өндөр хөгжилтэй Америкийн нэгдсэн улс, Канада, Чили, Мексик, Аргентин зэрэг улсууд бий. Америкийн нэгдсэн улс нь автомашин, онгоц, сансар судлал, IT, үйлчилгээ, эрдэнэ шиш, улаан будай, мах сувг. Канада нефть, мод, автомашин, будай. Мексик электрон, эзэмшигч, авокадо, кофе, аялал жуулчлал, Бразил нь кофе, машин, уул уурхай, онгоц. Чилийн дэс, дарс, гэх мэтчлэн үйлдвэрүүд зохиолдог. Мал аж ахуй, хөдөө аж ахуй зохиолно. Арктикийн хүйтэн урамсгалаас Эквадорын халуун ширэнгэн хөвгтөл урамсгалтай. Хутрагийн дагуу барилсан учраас Макчу Пикчу, Перу, Чигэн, Иза, Мексик, сувг. Христийн хөшөөнд Бразил зэрэг түүхэн дурсгалт газруудтай. Амазонтай дэлхийн дээрх бүх амьтан 10% бий. Бразил, Колумб, Эквадор нь биологийн олон янз байдлаас дэлхийд тэргүүлдэг. Америкийн угуул иргэд нь инданчууд, мисагууд, инкангууд юм. Христийн шашин голлон шүтдэг уламжлалт инка, мамия, битцэнууд. Европ гаралтай цагаан аравтнууд, Америк гаралтай хар аравчууд, бор оростой инданчууд холимог ирлээс голлон угсааднаас